Ухаанд суурилсан програм эрүүл мэндийн салбартаа тэр дундаа Монгол улсад нэвтэрч эхэллээ. Интермед эмнэлэг Израилийн Zebra компанитай хамтран Монгол улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ хиймэл оюун ухааны програмаар 4 төрлийн эмгэгийг тодорхойлох боломжтой. Гялтангийн хүндэд шингэн хурах, цээжний хүндэд хий хурах, тархин цус харвах, нурууны дарагдлын хугарлыг оншилдог боллоо. Хиймэл оюун ухааны алгоритмын алдаагүй болон найдвартай ажиллагааг хангаж, иргэдэд хамгийн чанартай дүрс оншилгоо хийж байгаа юм байна. Мөн давхар эмч нарын хяналттай ашиглагдана. Хиймэл оюун ухааны төхөөрөмж нь үйлчлүүлэгч шинжилгээнд орлоо 5 секундын дараа хариуг эмгэг хэсгийг тодорхойлох чадамжтай байдаг байгаа. Хиймэл оюун ухааны дараагийн нэг давуу тал нь хүнээс шалтгаалгүй human bias-ыг бууруулж өгдөгөр онцлогтой. Тархин цус харуултын үед хиймэл оюун ухааны алгоритм нь маш бага хэмжээний тодорлуудыг хооронд нь харьцуулж эмгэг хэсгийг тодорхойлдог. Уг тодорлууд хүний нүдээр ч заримдаа харагдах боломжгүй байдаг байгаа. Хиймэл оюун ухааны энэ программыг яаралтай тусламж хүүхдийн болон гэмтлийн эмчнэр ашигласнаар тэд эмчилгээтэйгээ уялдуулж хурдан хугацаанд шийдвэр гаргах давуу талыг бий болгож байна. Интермед эмнэлгийн дүрс оншилгооноос гарсан иргэдийн онош, эмнэлгийн нэгдсэн сервист хадгалагдаж шаардлагатай эмчилгээний үед эмчнэр PACS системээр солилцож болдог байна. Ийм систем шинээр нэвтэрч байгаа нь хиймэл оюун ухаанд суурилсан програмтай уялдсанаар иргэдийн авах эрүүл мэндийн үйлчилгээ илүү эрчимжих юм байна.